Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За Maple программыг хэрхэн ашиглах талаар 2 дахь удаагийн хичээлийг өргөж байна. За энэ удаагийн хичээлийг арай чон гүнзгийрүүлээд за математикийн тэмдэгт анализ хийх, шинжилгээ хийх, за тригонометрийн функцийн хувиргалтуудыг хийх талаар авч үзье гэж бодлоо. Тэгээ энэ жишээгээ Морийн дугуйн томьёо буюу хавтгайн хүчитлийн тенсоруудыг шилжүүлэх томьёог гаргаж авахаар үзүүлье гэж бодлоо. За энэ Морийн дугуй буюу хавтгайн хүчитэл төлөвийн тенсоруудын шилжүүлгийн талаар ийм нийтлэл бичсэн байгаа. Шинэ нийтийн намагдаг тенсор шинжилгээгээд. За ерөнхийдөө бол 3 хэмжээст огторх үед бол ийм 9 ширхэг тенсор байгаа. Тэгэхээр энэ бүх тенсорууд нийлээд хүчитэл төлөвийг үүсгэнэ. Тэгэхээр 2 хэмжээстэд бол ийм 4 тенсор байна. За энэ дөрвийн болохоор 2 ширхэг хүчлүүд нь бол тэнцүү. За тэмдгээрээ эсрэг болж тэнцүү учраас ингээд 3 ширхэг хүчитэл байна гэж 3 тенсор байна гэж үзэж болно. Тэгэхээр энэ 3 тенсорыг дурын хавтгай дээр яаж тодорхойлох вэ гэдэг томьёог л гаргаж аавна гэж үзэж болно. Тэгэхээр энд бол ингээд зураг өгсөн байгаа. Энэ PC дээр бол ингээд X болон Y гэдэг энэ ерөнхий тэнглэхийн дагуу хүчтлүүд мэдэгдэж байгаа гэж үзнэ. Тэгээд одоо энэ ерөнхий тэнглэхийг жишээ нь ингээд төөттэй өнцгөр эргүүлсний дараа нөгөө энэ 3 хүчтэл маань мэдээж эргэн штэ тэнглэхэд дагаад ирэх хэрэгтэй байна. Тэгэхээр энэ эргэлтэн дээр хүчлүүд маань хэр өөрчлөгдөх вэ гэдгийг олж болно. Эсвэл за энэ нэгэнд эргэжсэн байгаа хүчлүүд нь мэдгчээвэл ердийн хавтгай буюу энэ X, Y гэдэг үндсэн хавтгай дээрх хүчлүүд ямар утгатай байх вэ гэдгийг бодож олох гэх мэт нэг иймэрхүү үйлдэлүүдэд энэ тенсор шилжүүлгийн хууль буюу Морийн дугуйг ашигладаг байгаа. Тэгээд энд бол яаж шилжүүлгийн томьёог яаж гаргах талаар бол ингээд дэлгэрэнгүй тайлбарлаад бичсэн байгаа. Тэгэхээр энийг бол бид нар одоо Maple дээр хийнэ. За бид бол энэ sigma штрик болон tau штрик гэсэн энэ 2 томьёог бол гаргаж авна. За тэгээд Maple дээр гаргаж авсан томьёогоо энэ томьёотой харьцуулна. За би энэ дээр бол энэ tau штрикийг энэ хаалтны өмнө хасах тэмдэг байгааг нь хаяад бичсэн байлээ. Тэрийг бас анхаараарай. За ингээд эхлэе. За ингээд Maple дээр эхлэхийн өмнө бол тохируулга хийнэ. Ингээд тэр start, protect, interface гэдэг. За тухайлбал энэ alias гэдэг энэ дээр болохоор нөгөө хөвсгчүүдаа бүгдийг дүрдэж өгнө. За жишээ нь tau гэдэг энэ хөвсгч бол n гэсэн tau гэдэг физик хэмжигдэхүүн гэх юм биш. Tau гэдэг хэмжигдэхүүн бол n гэсэн хөвсгчээс хамааралтай. За сигманууд болохоор n, x, z гэсэн хөвсгчээс хамааралтай болох. Тэгэхээр n гэдэг маань болохоор одоо төөттэй өнцгөр эргэсний дараах тэнглэг буюу нормал тухайн хүчлийг тодорхойлох гэж хавтгай дээрх нормал чиглэлтийг заана. За x, z гэдэг бол тухайн 2 хавтгай дээрх 2 тэнглэхийг зааж байгаа юм. Тэгэхээр бол түрүү нь бол хэлсэн энэ шүрэг хүчтэл бол тэмдэг нь өөр байдаг боловч утга нь ижил гэсэн учраас энэ x, z-ийн функц биш болчихж байгаа. Зөвхөн n-ийн функц болчихж байгаа. За ингээд томьёо гаргахын тулд энэ тав харж авах x болон y гэдэг 2 тэнглэг байгаа. Тэгэхээр энэ 2 тэнглэгт бол хүчнүүдийн нийлбэр бол тэнцвэртэй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бүх хүчнүүдийн нийлбэр тэг байх хэрэгтэй. За тэрнээс бол энэ sigma штрик болон tau штрикийг гаргаж авна. За бид хэд бол энэ tau штрик, sigma штрикийг бол tau n sigma n гэж тэмдэглээд явна. За ингээд эхлэе. Shift-тэй
За тенсор хүчтлүүд бол ерөнхийдөө бол дотоод даралт гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хүчтэл бол мэдээж хүчнээс үүснэ. За ямар нэгэн хүч үйлчлэхгүй байлаа гэж бодоход тэнд бол нөгөө молекулуудын барьцалдах хүчнээс бас ийм хүчтлүүд үүсч идэг. Тэгэхээр хүчтэл хоёрын шилжүүлгийг бол талбайгаар хийнэ. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ хүчтэл үйлчилж байгаа хавтгай гарна хүчтлийг өрчих юм бол тухайн хавтгаад үйлчилж байгаа хүч гарч ирнэ гэсэн. Тэгэхээр жишээ нь энэ гипнозыг А талбай гэж үзчих юм бол бусад катетууд нь болохоор космос Аг үржигдэн космос төөтөө Аг үржигдэн синус төөтөө болно гэсэн. За ингээд бичиж x гэж. За x тэнцүү юу гэж болох вэ? Тэгэхээр x-ийн дагуу бол за энэ 5y(x) байна. Sigma xx 5n sigma n гэдэг ийм дөрвөн хүчтэл байна. За sigma 5 энэ 5 энэ 3 бол хасах тэмдэгтэй, энэ sigma бол нэмэлт тэмдэгтэй юм байна. За ингээд бичиж хасах sigma xx-ийг үржигдэг нь космос тета хасах нь 5. За энд бол ингээд үржигдэг нь А гэдэг нэг талбайгаа бичээ явуулж болно. Гэхдээ бүх гишүүд маань бүгд А-тай байх учраас дараа нь бол А-г устгах тийм учраас эхнээс нь устгах явцсан дээр байна. 5xy үржигдэг нь синус тета нэмэх нь сигма n-ийг үржигдэг нь космос тета хасах нь 5. За тэмдгийг нь олсон анхаарах хэрэгтэй. За тэгээд проекцоо бас анхаарах хэрэгтэй. За би бол нэг проекцыг нь тайлбарлахгүй ингээд шууд яваад байгаа. За тэгэхээр x тэнхлэг дээр бол ийм хүчлүүд байна. За тэмдгээ шалгаад үзчихье. Sigma xx хасах 5y xy хасах sigma n нэмэх 5n хасах байна. За одоо босон хавтгай дээр хүчнүүдийн тэнцвэрийн тэгшгэлийг бичвэл за y бичиж тэнцүү. За y дээр бол за sigma 5 2 бол хасах тэмдэгтэй. 5 бол нэмэх тэмдэгтэй, sigma n бол нэмэх тэмдэгтэй. 2 нь хасах 2 нэмэх тэмдэгтэй байна. За би шууд бичээ явчих. Та бүхэн сайн хараарай. Тэг буруу биччихвэл хэлээрээ чаддаг бол хэлмээр л байгаа. Тэгтээ алдахгүй байх гэж чинь. 5xy үржигдэн космос тета хасах 5. Би тэмдэгэ алдсан биш тийм. Гэхдээ яг болно бүгдийн эсрэгээр нь бичвэл болно. 5n нэг үржигдэн тета хасах sigma эсвэл тэмдгийн зөв болгомоор байна. За ийм болчлаа. За sigma y бол бас хасах тэмдэгтэй. Яг бүгдийг өөрчилчих юм бол хасах нэгээр л өөрчилчихнэ гэсэн үг шүү дээ. Тийм ээ. За ингээд хоёр тэнцвэрийн тэгштгэл хийж байгаа. Тэгэхээр энэ хоёр тэнцвэрийн тэгштгэл дотор хоёр үл мэдэгдэгч байна гэж ойлгоод байгаа. Тэгэхээр sigma n 5n энэ хоёр үл мэдэгдэгч байгаа гэж ойлгож байна. За энэ хоёрыг олъё. За тэгштэглээс ямар нэгэн гишүүнийг олохын тулд соло хийнэ. За тэгээд эхлээд болохоор тэгштэглээ явуулчих. Дараа нь болохоор
олох гэж байгаа хувьсгч аа чинь. За ингэж олж болох нь. За сигма n болохоор нэг ийм илэрхийлэлтэй тэнцүү гэсэн үг. За тэгэхээр хоёр дахь шатглаас хоёр юм олох гэж байгаа учраас нэг зэрэг бичье. Y. За буржгар хаалтан дотор бичнэ. За хувьсгч олох гэж байгаа гишүүнээ бичье. Тау n буржгар хаалтар хаагаад гэж. За тэгэнгүүт ингээд хоёр юм болчих. За энэ хоёр бол нэлийн төвөгтэй харагдчихын тийм учраас хэдүүлээ тригонометрийн жоохон хувиргалт хийгээд хялбарчлах гэж оролдъё. Яагаад тэгэхээр одоо жишээний косинус төөтэй квадрат байж хад энэ төөтэй гэдэг ингээд нэг зэрэгтэй нөгөөдөөс нь хоёр зэрэгтэй шүү дээ тийм үү. Тэгэхээр энэ төөтэй квадратуудыг бол хоёр төөтэй болгож зэргийг бууруулах бүрэн боломжтой байгаа. Тэгэхээр тэр талын хайж үзье. Тэгэхээр тригонометрийн хувиргалтыг бол бид нар бол гараараа бичиж өгөх шаардлага байхгүй. За ямар тригонометрийн хувиргалтууд хийгдэх вэ гэхээр одоо энэ нийтлэл дээр бичсэн байгаа жишээ нь косинус квадрат төөтэй гэдэг бол нэг дээр нэмэх нь косинус 2 төөтэй байх нь 2 гэдэг ч юм те. Синус 2 төөтэй нь 2 синус төөтэй үрждэг нь косинус төөтэй гэдэг ч юм уу. Ийм хувиргалтуудыг хийн. Тэгэхээр мапл бол энэ бага боломжит бүхий л тригонометрийн адилтгалуудыг бүгдийг мэдж байгаа гэж би ойлгоод байгаа. Тэгэхээр хэдүүл одоо шалгая. Үнэхээр мэддэм юм уу гэд. За simplify хэлбэрчлэх гэдэг. Тэгэхээр дээр гарч ирсэн илэрхийллийг тригонометрийн функцууд ашиглаад хэлбэрчлээ гэдэг. За ингээд хэлбэрчлээд гараад ирлээ. За ингээд сигма n гэдэг бол ийм илэрхийлэл ахна. Ийм илэрхийлэл ахна. За тау n гэдэг бол ийм илэрхийлэл ахна. За тэгэхээр бид хэд бол одоо сигма штрик, тау штрикийг маплаар гаргаад авсан гэсэн. Тэгэхээр одоо энэнийг энтэй харьцуулахын тулд энийг хуулж хүчээд тэгээд хасангууд мэдээж тиг болох хэрэгтэй байгаа. За гэхдээ тэрнээс өмнө одоо энэ олсон юм баталгаажуулаад тэдгэрийг утгуудтай болгоод өгчээ. Өөрөөр хэлбэл sin гэд хөв тавьчих байна гэдэг бол сигма n тэгээд 2-ыг тавиад тэнцүү болгож байна гэсэн үг байхгүй. Одоо энэ бол зүгээр ингээд тэнцэтгэл байж байгаа бол sin хөв тавьснараа сигма n гэдэг бол ийм утгатай юм а гэдгийг л одоо үсгэн тэмдэглэгээр л харуулж байгаа гэсэн үг л дээ. Одоо үсгэн тэмдэглэгээний оронд бол тоо байж болно гэсэн үг. За тэгэхээр ном сурах бичих дээр ч юм уу одоо саяны нийтлэл дээр ямар илэрхийлэл гаргаж авсан бэ гэхээр бичиж сигма xx гэдэг нь косинус тета квадрат. За би бол энэ хажуу талд дийлэгдсэн нээсэн. Тэндээсээ нөгөө блогийн нийтлэл дээр байгаа гаргаж авсан юугаа хуулаад өчиж байгаа учраас ингээд амархан бичиж болж байна. Түнсэл би бол энийг л цээжрээ мэдхгүй. Өчтгөн синус өөрөөр хэлбэл би одоо энэ хоёрыг л хуулж бичиж байгаа гэсэн үг шүү. Синус тета өөрчлөлт косинус тета. За шалгах гэж байна би. Сигма xx косинус тета квадрат нэмэх нь 2 конст тета та x синус тета нэмэх нь сигма y синус тета квадрат. За одоо энэ илэрхийлэл хоёр бол яг тэнцүү байх ёстой. Хэрвээ бид нар гаргал
зөв хийсэн бол за тэрнийг үзэхийн тулд expand гээд sigma манай n-ээс хасдаг нь sigma нийтлэлээс авсан n-ийг хасчээ. За хассан чинь иймэрхүү илэрхийлэл гарсан байна. Уул нь бол энэ дээр алдсан шүү дээ. Sigma гэдгээс sigma гэж чиж. Sigma. Ягаад sigma ажиллахгүй байна? Sigma. За ийм болж байна. Тэгэхээр энэ бол уул нь бол 0 болох боломжтой байна. Ягаад тэгэхээр sinus theta квадрат гэдэг бол нэгээс хасдаг нь cosine theta квадрат гэдэг шүү дээ. За энийг харахын тулд хэдүүлээ энийг саяны гарч ирсэн нөхрийг simplify хий хөвөөд trigonometry функцаар simplify хий. За ингээд 0 гарч ийн. Тэгэхээр бид нар бол sigma n-ийг бол яг зөв гаргасан байна гэсэн үг. За одоо 5n зөв гарсан хэсгийг шалгая. Шалгахын тулд би яхад 5n гэж би нөгөө нийтлэл дээр байгаа 5n-ийг хуулах гэж байна. За тэн дээр хасах тэмдгийг хайж бичсэн байна гэж хэлсэн учраас би хасах тэмдгийг бичээ. Хасдаг нь sigma y үржигдэн sinus theta үржигдэн cosinus theta нэмэх нь 5 x y үржигдэн хоёр халдан дотор cosinus хад theta-ийн квадрат нэмэх нь биш хасах нь sinus theta-ийн квадрат гэсэн. За ийм илэрхийлэл байна. За би тэмдэг энэ дээр алдчих үгүй гэдэг шалгаадах юм. За алдаагүй юм шиг байна. За тэгэхээр манай энэ илэрхийлэл энтэй тэнцэх ёстой гэж. Тэгэхээр одоо ингээд зүгээр ингээд нүдээр харах юм бол яг тэнцэж байгаа хэсгийг бол харах хэцүү байна. Тэгэхээр одоо зүгээр шууд хасаад үзье. Янз бүрийн задаргаа хийлгүүгээр 5n гэж хасагдах хэрэгтэй. За ийм марчин тийм. За энийг зүгээр нөгөө simplify гэд нөгөө функцаараа trigonometry-ийн функцаар хургаад үзье. 0 гарч. Тэгэхээр бид хэд бол зөв хийсэн байна. Гаргалгаагаа зөв гаргаад авчижээ гэсэн үг. За иймэрхүү маягаар энэ Maple-ийг бол ашиглаад байх боломжтой. Тэгээ Maple дээр бол ерөнхийдөө бол бүхэл төрлийн тоог бол бодож болохоор байна. Томьёонууд дээр шинжилгээ хийж болохоор байна. Одоо symbolic analysis буюу одоо яг бидний сая хийснийг л бол хийн л гэсэн үг л дээ. Томьёоны хургалтуудыг хийх томьёо гаргаж авах. Тэгээд томьёогоо гаргаад авсан бол сүүлд нь утгаа орлуулад энэ assign гэдгээр утгаа орлуулад тэгээ бодолт хийх боломжтой. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. За дахиж хэлэхэд энэ математикийн ангийн оюутнууд иймэрхүү төрлийн орчин үеийн одоо хэрэгслүүдийг сайн ашиглаж сураарай гэж зөвлөх байна. За инженерийн оюутнууд, за инженерүүд бол тэр болгон Maple гэдэг чимээ математик хэрэгслүүдийг бол ашиглаад байх боломжгүй байх. Гэхдээ ерөнхийдөө бол MATLAB-ыг бол гадралдаг байх хэрэгтэй. За тэгээд мэдээж мэргэжлийн програмуудаа сайн ашигладаг байх хэрэгтэй. За ингээд дараагийн
хичээл хүртэл баяртай. За дараагийн хичээлээр би та бүгдэд интеграл болон дифференциал энэ талаар орж магадгүй. Гэхдээ яг одоо өөрөө ажиллаж байгаа. Тэгээ интеграл дифференциал нэлийн төвөгтэй учраас хялбархан жижигхэн тийм жишээ олдвол тэрэн дээр төвшиглээд тайлбарлана. Одоо хийж байгаа юм бол арай л нүсэр том байгаа учраас тэрэн дээр тайлбарлах үнэндээ боломжгүй байна. За баяртай.